Амрын гэрээ үзэгчтэй ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Мөрдөн байцаах албаны кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн хуршууч билгүүтэй цахим гэмт хэргийн талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Таны өнөөдрийн амрын гэрээ? Амрын гэрээ. Сүүлийн үед ер нь цахим хэрэглээ их хэсгийн хэрээр бас энэ цахим залилан нилээдгүй бас өсөж байна шүү дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс ансен аяныг зохион байгуулж байгаа. Яг энэ аяны гол зорилго үнэхээр бас энэ аяныг зохион байгуулах шаардлага гарсан учраас ингээд бас зохион байгуулж байна уу? Ер нь энэ хэргийн гаралт нь ер нь хэр байгаа вэ? Монгол улсад цахим хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар 3.2 сая хүрсэн. За мөн Facebook хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн тоо үзүүлэлттэй явж байна. За 2022 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30.8%-ийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа. За мөн залилах гэмт хэргийнхэн 88.2% буюу 8000 орчим хэргийг бол цахим залилан хэрэг эзэлж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 4 гэмт хэрэг тутмын 3 цахим залилан хэрэг байна гэж тоо үзүүлэлт байгаа. Байгууллагын дугаар бүхий далтай дугаараас иргэд рүү залгаж банкнаас холбогдож ийн төрийн байгууллагаас холбогдож ийн мэдээлэл шинжлэх хэрэгтэй байна гэсэн үднээс одоо иргэдийн хувийн мэдээллийг авч бас иргэд маань цахим залиланд ихээр өртөж байна гэсэн шүү дээ. Энэ талаар бас мэдээлэл өгөх юм. За байгууллагын дугаараас иргэд рүү залгаж мэдээлэл авах асуудал бол энэ төрлийн гэмт хэрэг бол цагдаагийн байгууллагад бүртгэж байгаа. За тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгээс хэрхэн өрсөн сэргийлэх вэ гэхээр тухайн иргэд маань за тухайн харилцаж байгаа хүнийхээ одоо хэн ямар байгууллагаас залгаж байгааг тодорхой мэдэхгүй байгаа учраас тухайн арилжааны банкуд дээр өөрийн биеэр очиж уулзаж одоо ярилцсанараа одоо энэ асуудлаар энэ гэмт хэрэгээс өрсөн сэргийлж чаднаа гэж үздэг байгаа. Утсаар мэдээлэл авж байгаа тохиолдолд хувийн мэдээлэл бол тухайн хүнд бүү өгөөч гэж хэлмээр байгаа. Тэрний оронд одоо тухайн байгууллага дээр очиод өөрийн биеэр уулзаад мэдээлэл өгсөн тохиолдолд энэ бол илүү найдвартай юм аа. Иргэд залилах гэмт хэрэгт өртөхгүй одоо тухайн хүнтэй гэрээ байгуулснаар юм уу? Эсвэл тухайн хүний дансны дугаарыг мэдж байгаа юм чинь одоо цахим залиланд бас арайч өртөчөөгүй бах гэж үздэг. Яг үнэндээ бол өртсөн байдаг шүү дээ. Энэ талаар бас мэдээлэл өгөхгүй юу? Яг тухайн одоо дансны дугаар нь байгаа гэрээ байгуулсан гэрээнд байгаа тохиолдолд юу н тухайн залилагчийг олох боломж байд юм уу? За залилах гэмт хэрэг маань өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.3% өссөн үзүүлэлттэй байгаа. За тийм учраас одоо жилээс жилд энэ залилах гэмт хэрэг өсөж байгаа учраас цагдаагийн байгууллагаас цахим хөгжил харилцаа холбооны яам, за Монгол банкуудын холбоотой хамтраад энэ ансен буюу бүү шийдвэрлэж аяныг энэ оны 11 сарын 14-өөс 11 сарын 29-ны хооронд 14 хугацаатаа зохион байгуулж байна. За энэ аяны хүрээнд за цагдаагийн байгууллагаас ард иргэдтэй за цахим залилахаас хэрхэн өрсөн сэргийлэх вэ? За та ямар үйлдэл хийснээр энэ цахим залилах гэмт хэргийг хохирож болох эрсдэлтэй байна вэ? Тэгээд та энэ үйлдэлийг битгий хийгээч гэдэг өрсөн сэргийлэх одоо энэ аяныг зохион байгуулж байна. Иргэд маань за тухайн мөнгө шилжүүлж байгаа хүний дансны дугаар, за нэр, за утасны дугаар байгаа учраас одоо энэ одоо наав залжихгүй байхаа тий. Одоо энэ уцаагаад одоо олдох боломжтой гэдэг ойлголттой байдаг юм шиг байна. Гэтэл гэмт этгээдүүд маань хизээч одоо өөрийнх нь дансыг ашиглахгүй, мөн өөрийнх нь нэрийг ашиглахгүй, өөрийнх нь гар утсыг ашиглахгүй учраас та ерөөдөө тодорхойгүй энэ данс, тодорхойгүй энэ гүйлгээ дээр битгий ингэж мөнгөө шилжүүлээч. Ингэснээр одоо гэмт хэргийг хохирч болоод байна гэж бид нар одоо ард иргэдэд одоо өрсөн сэргийлж хэлмээр байна. Цахим залиланд өртөж буй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн. Яагаад эмэгтэйчүүд юу өртөөд вэ? Шалтгаан нөхцөл нь юу вэ? За цахим залилах гэмт хэрэг маань ерөөдөө 3 төрөлтэй байгаа. Нэгт болохоор Facebook залилан, за хоёрт урьдчилан төлбөр, за гуравт одоо романс буюу олон улсын гүйлгээтэй холбогдолтой юм 3 төрлийн залилан бол ихэвчлэн энэ төрлийн гэмт хэрэг үлдэгдэж байна. Цахим залилах гэмт хэргийн за хохирчдыг одоо авч үзэхэд 35-аас дээш насны иргэд бол энэ гэмт хэрэгт ихэвчлэн өртөж байна. За өртөж байгаа шалтгаан нь юу гэхээр за 35-аас дээш насны иргэд маань за цахим хэрэглээ буюу энэ цахим одоо орчинд аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээлэл дутмаг байна. За мөн энэ насны иргэд маань тодорхой хэмжээний санхүүгийн харилцаанд орцсон учраас одоо худалдаа авалт хийхээр за одоо юу гэдэг урьдчилан төлбөрөөр та шилжүүлээ гэж одоо тухайн залилч этгээд одоо
өсөлт явуулдаг. За тэгээд энэ үүднээс одоо тухайн урсгал хэлбэр энэ иргэдмэнүүд ингээд шилжүүлснээр одоо энэ төрлийн хэмжээг харьцуулаад байгаамаа. Ярилцсанд баярлалаа. За баярлалаа.